Зэсэн байцгаана уу, би Оргил байна. Оргил подкастэнд тавтай морил. Өнөөдрийн маань лайвын ярих сэдэв бол англи хэлийг яаж үр дүнтэй сурах вэ? Энэ лайв дээр бид хид хідэн асуултуудад хариулна. Жишээ нь удаан завсарлага авбал хэрэг мартах вэ? Ном унших нь зөв үү? Ямар ном унших вэ? Сонсоод ерөөхдөө ойлгохгүй юм. Яаж сонсоод ойлгох чадвараа сайжруулах вэ? Ойлгодог мөртлөө ярьж чадахгүй юм. Яаж ярианы чадвараа сайжруулах вэ? Олон жилийн өмнөөс сурсан ч юм шиг сураагүй ч юм шиг байдалтай байна. Яах вэ? Бас шилдэг хэл сурах апп их сурвалжууд юу вэ? Юу ашиглах вэ? Буруу дуудлага хэрхэн засах вэ? Яаж үгийн сангаа хурдан нэмэх вэ? Гэх мэт. Тэгэхээр асуултуудад бол хариулна. Бас нэмээд уламжлал ёсны дагуу та өөр асуултууд байвал лайв дээр үлдээгээд тэр асуултуудад нь би бас сүүлд нь хариулах байгаа. За тэгэхээр бүгдээрээ сэдв рүүгээ шууд орцгоё. За бас хид хідэн алдаануудыг тодтогоод тэр алдаануудыг гаргахгүй байхыг би бас зөвлөнө энэ лайв дээр. Жишээ нь шалгалт өгөхөө бол хэд их шалгалт битгий өг гэж хэлнэ. Бас үгийг битгий цээжил гэж хэлнэ. Эхлээд шалгалт битгий өг гэдэг зөвлөгөөнөөс эхлэе. Яагаад шалгалтгүй байсан дээрвэ гэвэл хамгийн гол зүйл бол урам. Хэрвээ бид нар хоёр жишээний сурагч авъя л да, тийм ээ. Нэг нь маш их урамтай сурдаг. Нөгөө нь маш урамгүй сурдаг. Тэгэхээр энэ хоёр хүн урт хугацаанд хэн тууштай байж чадах вэ? Мэдээж энэ бол маш энгийн урамтай сурдаг хүн нь тууштай байж чадна. Хит их бид нар шалгалт өгч, хит их өөрсдөө шүүж дүгнэх, хит их өндөр хүлээлт тавих гэх мэт асуудлуудаас болж бид нар урам хугарна. Эннээсээ болоод бид нар урт хугацаанд сурч чадахгүй гэсэн үг. Харин урам зоригийг аль болох өндөр байлгахын тулд, одоо моралыг өндөр байлгахын тулд бид нар урамтай зүйлүүдийг хийх хэрэгтэй. Тэхийн тулд хэд хэдэн зөвлөгөөнүүд байгаа. Тэр нь л бид нар одоогоо орох гэж байна. Хэд хэдэн юу ч гэсэн болох ёстой зүйлүүдийг, алдаануудыг эхлээд гяс дурдъя. Тэгээд дараа нь бүгдээ нэг рүү дэлгэнрэнгүү орцгоё. За жишээ нь монголоор гайлгилхаа боль гэдэг бас зөвлөгөөг өгмөр байна. Энэ бол маш тогтмол гардаг алдаа. Нэг жишээ авах юм бол Япон хүмүүс ихэвчлэн англи хэлэндээ маш муу байдаг. Монгол хүмүүсээс илүү муу байдаг. За одоо бүгдээрээ жишээ авч харцгаая. Та одоо харж байгаа бол энэ Nippon Zikomin статистик явж байна. Англи хэлний proficiency буюу англи хэлний хэр сайн ярьдаг чадвар нь одоо орны ранкаар 2011 оноос хойш жил бүр буурсан байна. Сүүлийн 12 жилийн хугацаанд 2023 он хүртэл 87-д явж байна гэсэн үг. Дэлхийн англи хэлний мэдлэгээрээ Япон улс маш муу байна гэсэн үг. Төрөлх хэл нь англиар ярьдаггүй орнуудаас мэдээж авч байгаа юм тийм ээ. Нидерланд нэгт явж байна. Аз орноос Сингапур хоёрт явж байна дэлхийн. Энэ доор Монгол жишээ нь 73-т явж байна. Япон Монголоос бүр доор 87-д явж байна. Тэгэхээр Япон улс ямар алдаа гаргаад байна вэ гэвэл Япон хүмүүс англи хэлийг гайлгилж сурдаг. Тэгээд Япон хэлний цөөхөн хідэн авианууд байдаг. 20 гаруй авианууд байдаг. Жишээ нь та хирагана, катагана гэдэг Япон хэлийг үзчихсэн бол А, И, У, Э, О, К, Кику, Ке, Ко гэдэг 5 төрлийн их шгийг л ерөөсөө хэд хэдэн гүйвлэгчтэй холбоод л яриад байдаг тийм ээ. Тэрийг ашиглаж катакана гэдэг үсгээрээ гадаад үгийг бичдэг. Тэгээд англи хэлийг сурахдаа жишээ нь Япон улс катаканагаа ашиглаж хөвчлэн гайлгилж сурдаг. Тэгэхээр одоо жишээ нь McDonald's гэдэг одоо рестораныг Макдонаруду гэж хэлдэг гэх мэт. Тэгэхээр Макдонаруду гэдэг бол тис өөр тийм ээ. McDonald's гэдэг үгнээс. Тэгэхээр McDonald's гэж хэлж сурах нь маш ховор болно гэсэн үг. Энэ асуудал бас Монголд маш их явж идэг. Жишээ нь за одоо яг одоо миний хийж байгаа зүйл бол live тийм ээ. Live stream. Монголд энийг орсоос галиглаад live гэж бичдэг тийм ээ. Яг гэвэл орос хэлэнд А хагас байхлаар тэрийг AI гэж уншдаг. Live гэж те. Тэрийг нь монгол хэлэнд бол тэгж уншихгүй. А хагас байвал хос их шиг болоод гэж уншина. Тэгэхээр live гэж одоо хэлэх гих мэт. Мэдээж хүн болго энэ алдааг гарахгүй. Гэхдээ маш олон хүмүүс иймэрхүү алдааг монголоор гайлгилж сурснаасаа болж бас гайлгилж бичснээсээ болж бас маш их энэ алдааг гаргадаг. За миний хувьд жишээ нь Бурама бат дэлгэр баярлаа. Ерөнхийдөө манайхан комментуудаа бол үлдээгээрэй. Би сүүлд нь комментуудад нь асуултуудад хариулах байгаа шүү. Одоохондоо эхлээд гол сэдвүүдээ ярьж дуусгана. Жишээ нь миний хувьд намайг 10 жилд Монголд байхад 4-5 дахь анги багта англи хэлний багш нар биднэрт англи үсэг заахын оронд монгол үсгээр гайлгилж англи хэлийг анх зааж ирсэн. Тэр бол миний бодлоор одоо эргээд бодоход маш буруу одоо заах арга барил. Тэгэхээр анханасаа тэр хэлийг буруу дуудлагатай, буруу гайлгтай сурж гинэ гэсэн үг. Тэрний оронд англи үсэг өөрөө маш өөр олон монгол хэлнээс тис өөр дуу авиануудыг гаргадаг тийм ээ.
Одоо чинь ихшиг нь хүртэл өөр сонсогддог. Гийгэлэгчүүд нь ялангуяа бүр өөр сонсогддог. Тэгэхээр тэр гийгүүлэгч ихшгүүдийг англи дуудлагаар нь анханаас нь сурах хэрэгтэй гэсэн үг. Энэ алдааг бид нэр аль болох гаргахгүй байх хэрэгтэй. Энэний талаар бас дэлгэрэнгүй ярина. За дараагийн нэг алдаа бол танхимын сургалтанд суух бол ер нь бол чухал биш. Танхимын сургалтанд хитэх суух нь өөрөө алдаа гэсэн үг. Яагаад вэ гэхээр энэ талаар бид нар бас илүү дэлгэрэнгүй ярилцсан. Ерөнхийдөө англи хэл сурах, англи хэлний инпут олж авах цаг болон айлыг ашиглах цагт бол нэг нэмэртэй зүйл бол биш. Танхимын сургалт ялангуяа. Дараагийн нэг алдаа бол энэ алдаа бүхнийг бид нар утгагүй дахиад дэлгэрэнгүй ярилцсан тийм ээ. Дараагийн нэг алдаа бол дүрмэн дээр цагаа үрэх. Дүрмэн дээр бүгдээр цагаа үрхээ болох хэрэгтэй. Яагаад гэвэл би бас өмнө ярьжсэн тийм ээ. Бид нар анх монгол хэлийг яаж сурсан? Бид нар анх монгол хэлээр хэлд орохдоо дүрм үзээгүй. Эхлээд хэлээ маш хэмжээгээр сонсоод ойлгож сурсан. Тэгээд баг багаар ашиглаж хэрэглэж сурсан. Тэгээд дараа нь сургуульд ороод аль хэдийн монголоор ярьдаг болсон хойноо сургуульд ороод үсэг сураад тэрний дараа нь дүрм сурсан тийм ээ. Тэр анх хэлд орж байгаа хүүхэд бол өвөл хүн, өвөлгт хүн, байц, тийм ялгал гих мэт үгнүүдийг хэлд ордоггүй. Тэгэхээр яг тэрнтэй адилхан бид нар анх ерөнхийдөө хэлийг сурахдаа дүрмийг төр хойш нь тавих хэрэгтэй. Баг багаар хэрэгтэй үедээ, шаардлагатай үедээ хальт дүрмийг бол харж болно. Харин эхнээсээ хэлээ сураагүй жиж дүрм баахан хүснэх дүрмнүүд гаргаж ирээ тэрийгэ цээжлэх гэдэг хичээгээд байгаа юм бол ширээ байхгүй байхад юм тавиад явах гэдэг нэ гэсэн. Эсвэл мод ургаж амжаагүй, модны маань суур болон үндэс нь сууж амжаагүй байхад навч ургуулах гад, мөчр ургуулах гад, жимс ургуулах гад үзээд байна гэсэн. Жимс нь дараа нь ургана. Эхлээд үрээ суулгаад, үрэн доошоогоо үндэс рүү газарлуугаа тий бэхжээд бат бөх суур тавигдаад тэрэн дээрээ бид нар олон мөчр, навч, цэцэг жимс ургуулах боломжтой. Тэгэхээр дүрм гэдэг бол дараа нь сурах зүйл гэсэн үг. Цэцэг жимс гэсэн үг. Эхлээд бид нар суураа сайн тавих хэрэгтэй. За суураа сайн тавих яаж тавих юм бэ гэдэг бас асуултанд хариулт цаана. Би бас өмнө YouTube дээр тавьсан лайв бичлэгэн дээр бас яг хаанаас яаж эхлэх вэ гэдэг бичлэгэн дээр ярилцж ирсэн. Тэрнээс дахиад дэлгэрэнгүй бас ярилцъя. Өмнөх би тэр зөвлөгөөн дээр ер нь зөндөө олон зөвлөгөөнүүдээр би ингэж хэлж ирсэн тийм ээ. Хамгийн өргөн ашиглагддаг үйл өгүүдийг эхлээд сур. Эхний 3 үлэг, тэгээ дараа нь эхний 5-10 үлэг, тэгээ дараа нь эхний 20 үлэг гэх мэт. Хамгийн өргөн ашиглагддаг үйл өгөөийг бид нар эхлээд мастер болтлоо, бүр дастлаа, дадал болтлоо сурах хэрэгтэй. Тэгхийн бол бид нар хэдэн мянган үйлбэрийг өөрсдөө бүтээх боломжтой болно. Тэгэхээр жишээ нь одоо энэ Octolearn дээр би та бүхэн зориулаад англи хэлний хамгийн өргөн хэрэглэгддэг 20 үйл өгөөгийг бас бэлдээ тавьчихсан байна. За бүгдээрээ энэ харцгаая. Одоо энэ Octolearn-ы блог дээр ороод English гэдэг жишээний пост байна тийм ээ. Тэгэхээр эндээс жишээ нь ороод бүгдээр харах юм бол за хамгийн өргөн хэрэглэгддэг үйл үг болох жишээ нь to be гэж үг байна тийм. Тэгэхээр энийг тайлбарсан байгаа. Энэ нь яагаад хамгийн өргөн хэрэглэгддэг вэ гэхээр монгол хэлтэй адилхан auxiliary verb буюу туслах үйл үг болж ордог. Үйл үг жишээнүүдтэйгээ ингэ тайлбарсан байгаа. Энийг би бүр илүү дэлгэрэнгүй бас апдейт хийх болно энэ постыг. Хоёр дахь их хэрэглэгддэг үйл үг бол to have буюу ямар нэгэн зүйлтэй байх. Одоо чинь надад байгаа, чамд байгаа гэх мэт. Бас энэ үг маань auxiliary verb буюу туслах үйл үг болж ордог. Тэгэхээр present perfect tense буюу одоо төгссөн цагт бас ордог байна. To do гэдэг хийх гэдэг үг бас auxiliary verb болж туслах үйл үг болж ордог учраас энэ 3 үйл үг жишээ нь гуруула туслах үйл үг болж ашиглагддаг учраас хамгийн өргөн ашиглагддаг үйл үгнүүд. Энэ 3 үйл үгийг бид нар сайн хэрэгжилж сурна. Тэгээд дараа нь can, to say, to go гэх мэт бас маш олон өөр үйл үгнүүдийг бид нар ашиглаж сурах юм бол англи хэлний маш том одоо хэсгийг unlock хийх буюу ерөнхийдөө англи хэлийг ашиглаж сурна гэсэн ихнээсээ. Энэ Octolearn-ы блог постыг би доор бас линкэн дээр тавьчихна. Тэгэхээр та дараа нь магадгүй лайва дуусаад орж сонирхож болно. Бас энээс гадна холбоо үгнүүдийг сурах хэрэгтэй гэж би бас хэлжсэн тийм ээ. Гихтээ, гівч, хидий, тийм боловч, түүнээс хойш, тэр хүртэл гих мэт зөндөө олон 10 20 холбоо үгнүүд, тэрнээс олон 30 40 холбоо үгнүүд гэдэг нэмэгдээд явна. Энэ хэдэн холбоо үгнүүд болон энэ хэдэн үйл үгнүүдийг маш сайн эзэмшээ сурчих юм бол энэ дээрээ бид нэр үгнүүдийг зөндөө олон нэмж болно. Үгийн баялгаа болох одоо зөндөө олон нэр үгнүүдийг нэмж болно. Тэрнээс биш бид нар мянган ширхэг нэр үгийг цээжилсэн байлаа гэд эднүсийг өгүүлбэрт ашиглаж чадахгүй бол контекстээр мэдэхгүй бол энэ хэлийг ашиглаж чадахгүй гэсэн үг. Одоо түрүүний энэ асуулт байсан тийм ээ. Хэлийг олон жил үдсэн юм шиг мөртлөө одоо чинь анх англи хэлийг одоо
10 жилийн өмнө ч юм уу 20 жилийн өмнө ч юм уу 5 10 жилийн өмнө ч юм уу сурж эхэлсэн мөртлөө одоо хүртэл энэ хэлийг бүрэн төгс ашиглаж чадахгүй, ярьж чадахгүй ийм асуудал тулгарсан хүмүүс болон ерөнхийдөө анх суураа системтэйгээр маш сайн тавих хүсэлтэй тийм хүмүүс зориулж би бас Octo-Learn-ийн курсуудыг бас бэлдсэн байгаа л да тийм ээ. Сурагч нар маань магадгүй энэ дор байвал комент бичиж болно. Ямар аргаар байрлалаар сурдаг үлээ. Бас үнэгүй жишээ хичээлүүд байгаа. Octo-Learn-ийн вебсайт дээр болон Octo-Learn-ийн YouTube channel, миний энэ YouTube channel дээр ч гэсэн байгаа. Тэгэхээр эднээс эхлээд ингээд сурч болно гэсэн үг. Яг энэ арга барилаар би цээжлэх биш, шингээх гэдэг арга барилаар заах гэдэг байна гэсэн үг. Тэгэхээр та англи хэлийг хүчилж цээжлэх биш, урамтайгаар сурах, урамгүйгээр сурах гэж хоёр ялгаа байна. Урамтайгаар сурах нь баг багаар шингэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар өөрсдөө дивтэйнэ гэсэн үг. Аяг угаахад хоол нь ингээд хатаад наалдсан байх юм бол бид нар зүлгээд нөгөө хоол маань арилдаггүй тийм ээ. Тэрний оронд эхлээд бид нар халуун усанд тэр хайруулын тавгаа ч юм уу тийм төр зур дивтэйгээ тавьчих юм бол бусад аягнуудаа угааж агаад дараа нөгөө хайруулын тавг маань дивтсэн хойно угаахад ямар ч хичээл зүтгэл шаардлагагүйгээр хохроод унцдаг тийм ээ. Яг тэрнтэй адилхан бас бид нар хэлийг сурахдаа эхлээд өөрсдийнхөө тархийг ч юм уу тийм тэр тухайн хэлэнд дивтээх хэрэгтэй гэсэн. Тэр хэлийг бид нар өөрсдөө шингээж оруулах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэ тактикуудаас бас одоо ярилцсан тийм ээ. Жишээ нь хамгийн номер 1 зүйл бол comprehensible input гэж би өмнө зөндөө хэлжсэн тийм ээ. Маш чухал учраас дахиад хэлье. Энэ профессор Стивен Krashen гэж хүний гаргасан онол юм да. Энэ нь хэлийг бид нар ингэж шингээж авдаг гэсэн онол ерөнхийдөө яаж шингээж авдаг вэ гэхээр comprehensible input-ийг эсгэх. Comprehensible input гэж юу гэсэн үг юм бэ гэвэл ойлгож чадах зүйлээ унших бас сонсох гэсэн үг. Тэгэхээр бид нар хит хэцүү зүйлсийг үзэх гээд байх юм бол одоо чинь орос хэл дээр би жишээ нь Лев Толстойгийн тэ Дайн ба инх гэдэг номыг шууд унших гэж оролдох юм бол орос хэлээр олигтой сурч амжаагүй гэж анхан шатан дээр явж иж би ерөнхийдөө юу ч ойлгохгүй тэгээд шантарна. Тэгээд энэ надад тийм урамтай зүйл биш болно. Тэгээд би өөртөө магадгүй готрох байх би ч болоогүй юм байна эсвэл авьяасгүй юм байна гэдэг ч юм уу те. Сөрөг мэдрэмжүүдийг авна гэсэн үг. Аль болох эерэг мэдрэмжүүдээ ихсгээд сөрөг мэдрэмжүүдээ багасгах тусам бид нар урмаа ихсгээд тэгээд тууштай байдал болон тархины зөөлөн байдал гэх юм уу спонж шиг тийм ээ. Аяг угаадаг зүйл байдаг тийм ээ. Усыг маш сайн шингээж авдаг. Тэрэн шиг спонж шиг өөртөө шингээж авахд бэлэн болно гэсэн. Бидний хэл сурж байгаа урамтай байдал ихсэх тусам бид нар улам спонж шиг болно гэсэн. Сурж байгаа зүйлээ маш их хэмжээгээр шингээж авах боломжтой болно гэсэн. Тэгэхээр бид нар урамтай байдал дээр ажиллана. Ингийн тулд comprehensible input-ийг ихсгэнэ. Comprehensible input-ийг яаж ихсгэх вэ гэж дараагийн асуулт руу оръё. Энийг яаж ихсгэх вэ гэвэл анхан шатны үлгэр унших ч юм уу тийм ээ. Анхан шатны яриа сонсох ч юм уу. Энэ дасгалуудыг бас Octo-Learn-ийн сургалтууд дээр оруулдаг. Octo-Learn-ийн сургалтаас одоо comprehensible input-ийн жишээг орж үзье. За сургалт руу оръё. За жишээ нь англи хэлний unit 1-ийн хичээл рүү бүгдээрээ орж үзцгээе. За одоо энэ бонус exercise-ууд байна тийм ээ. Бонус хичээлүүд. За жишээ нь бүгдээрээ бонус хичээл 5-ыг ч юм уу тийм А2-оос B1-ийн төвшний бонус хичээл. Тэгэхээр энийг бид нэр сонсох боломжтой. Хичээлийнхаа сонсох хувилбар нь ингээд байна. Тэгээд унших хувилбар нь энэ байна. Хамгийн ихний өгүүлбэр Last Saturday Mike decided to explore the city on his own. Тэгэхээр энэ үг болгон бидний бас өмнө одоо хичээл дээр үздсэн үгнүүдийг хвчлэн байгаа. Тэгээд задаргаа нь энэ байна. Өнгөрсөн бям гарагт Mike хотыг ганцаараа судалгаар шийджээ. Жишээ нь to explore гэдэг үг маань судлах, шинжих, хайгуул хийх гэх мэт ингээд бүр ойлгохгүй бол энэ доороосоо харж болж байна тийм ээ. За тэгээд шалгалттай. За жишээ нь дахиад дараагийн хэсэг part 2. Бас энэ дээр дараад бүгдээрээ хичээлээ сонсч болно. Яг энэ хичээлээ. Тэгээд the museum was even more fascinating than Mike had expected. Энэ өгүүлбэрийг бүгдээрээ энэ задлах юм бол he had expected гэвэл тэр тааварлчихсан байсан буюу тэр хүлээлт үүсгэчихсэн, горилго тавьчихсан байсан гэсэн утгыг илэрхийлж байна тийм ээ. Гэх мэт. Энд задаргаа нь байна. Ингээд comprehensible буюу ойлгож чадах төвшний инпутыг бид нар авна гэсэн үг. Манай үнэгүй хичээлээс одоо жишээ нь харлаа гэвэл за сүүлд орсон Ed Sheeran-ийн Thinking Out Loud гэдэг дууны үг байна тийм ээ. Тэр нөгөө урамтай сурах, жаргаж сурах гэдээ би яриад байгаа тийм ээ. Тэр нь одоо энэ жишээ байна. When your legs don't work like they used to before гэдэг үгийг задлаад чиний хөл өмнөх шигээ ажиллахгүй болох үед when гэхээр тэр үед your legs don't work гэхээр хөл чинь ажиллагаагүй ганц тоон дээр бол leg doesn't гэж хэлнэ like they used to гэвэл тэгдэг байсан шиг like гэвэл шиг used to гэвэл тэгдэг байсан before гэхээр урд өмнө гэдэг ингээд задлж чинь. Тэгэхээр одоо жишээ нь би энэ үнэгүй хичээлүүдийг яаж уншихыг зөвлөх вэ гэвэл эхлээд зүгээр энийгээ дарахгүйгээр задрагааг нь онгойлохгүйгээр зүгээр уншаад үзэх хэрэгтэй. Магадгүй дуугаа сонсонгоо дагаж дуулдаг ч юм уу тийм. Тэгээд ойлгохгүй хэсэг гарч ирэх юм бол тэрийг нь дараа нь задлж үзнэ гэсэн үг. За одоо жишээ нь энэ and I'm thinking about how people fall in love in mysterious ways гэдэг үгийг апостроф тавьчаад about гэсэн юм бол энэ юу гэж байгаа юм бол гэдэг онгойлох юм бол about нь about буюу тухай гэсэн үгийн товчлол. Ойлголоо. Буцаагаад хаачи. Ингээд үргэлжлүүлээд уншина гэсэн. Тэгэхээр энэ comprehensible input-ийн хэсэг нь гэдгийг ингэж тайлбарлаад байна л да. Жишээ болгоо тийм ээ. Одоо миний энэ оруулсан үнэгүй энэ дууны хичээлүүдийг үзэж болно эсвэл сургалтын тэр story-нуудыг уншиж болно тийм ээ. Энэ нь ерөнхийдөө comprehensible input буюу тэр хэлийг шингээж авах. Тийм учраас бид үг цээжлэх гэдэг дасгалд
маш дургу. Энэ бол үр дүнтэй биш дасгал. Одоо жишээ нь лист гаргаж ирээ тийм ээ. 100 хамгийн хэрэглэгддэг үг гэдэг ч юм уу, 100 сурах хэрэгтэй үг гэдэг. Нөгөө өгнүүдээ одоо жишээ нь саяны тэр mysterious гэдэг үг бичиж авлаа. Тэгэнгүүтээ араас нь учир битүүлэг, нууцлаг гэдэг утгатай гэдээ бичлээ. Тэгээд 100 өөр тийм жишээ гаргачаад нэг нэгээр нь ингээд давтаж суух. Тэр бол үр дүнтэй дасгал биш. Харин саяных шиг people fall in love in mysterious ways гэдэг өгүүлбэрийг харлаа. За people fall in love гэхээр хайрд унсан байна, хүмүүс дурлалсан байна. Mysterious ways гэж юу гэсэн үг юм бол гэдэг. Mysterious way-ээр хайранд унсан байна. Тэр нь юу гэсэн үг юм бол гэж бодоод тэгээ дараа нөгөө mysterious ways гэдгийг харангад учир битүүлэг аргаар гэдгийг нь ойлгонгууд учир битүүлэг аргаар тэгээ нууцлаг гайхширмаар аргаар хүмүүс дурлал дунддаг юм байна. Өөрөөр хэлбэл дурлалд автдаг юм байна гэдэг. Контекст дээр нь ингээд ойлгочихоор тэр mysterious гэдэг үг чинь өөрөөр илүү шингэнэ гэсэн. Цээжлэх биш. Гих мэт. Тэгээд магадгүй нэг удаа хараад цээжлэхгүй байж болно. Дараа нөгөө mysterious гэдэг үгтэйгээ бид нар өөр контекстээр таарна. Өөр өгүүлбэрт ашиглахдгийг нь дахиад харж болно. Тэгээд дахиад 3 4 өөр контекстоор бид нар хэдэн сарын туршид ном уншиж явахдаа ч юм уу те. Эсвэл дууны үгийг ингээд сонсож явахдаа ч юм уу. Тэр үгтээ дахин таарахад сурна. Анх бид нар өөрсдөө монгол хэлийг яг энэ аргаар л сурсан байна. Яг одоо миний амнаас гарч байгаа үг бүхэн таны жихэнд ороод хүрэхдээ та яагаад ойлгож байгаа вэ гэвэл дахин аав ээж ах эгч багш найз нөхөд зурагт гэх мэт маш олон өөр төрлийн инпут ном гэх мэт инпутээс энэ бүх үгнүүд танд орж ирсэн байна. Тийм учраас та энэ үгнүүдийг мэддэг. Тэрнээс биш монгол үгнүүдийгээ та энэ нэм утгатай гэж цээжилж суугаагүй тийм ээ. Тийм учраас ягаад англи хэлийг бид нар энэ нэм утгатай гэж цээжилж махчилж суух хэрэгтэй юм бэ? Анх сурсан монгол хэлээс сурсан аргаараа англи хэлээ сурах хэрэгтэй гэсэн үг. За дараагийн асуулт маань сонсоод ойлгохгүй юм хит өндөр төвшний зүйлс уншиж сонсох зүгээр үү гэдэг асуулт. За тэгэхээр энэ асуултанд би одоо хоёр аргаар хариулна гэсэн үг. Сонсоод юм уншаад ойлгохгүй байх юм бол түрүүний хэлсэн шиг comprehensible input нэгдүгürt биш байна гэсэн үг. Одоо таны сурж байгаа эсвэл уншиж байгаа сонсож байгаа зүйл чинь хэцүү байна гэсэн үг тийм ээ. Comprehensible биш. Comprehensible-аас дээгүүр буюу ойлгоход хэцүү зүйл байна гэсэн үг. Гэхдээ тэглээгээд тэрийг уншихгүй байх ёстой юу гэвэл үгүй. Яаж ойлгохгүй зүйлээ буюу өөрийнхөө төвшнөөс хит дээгүүр зүйлийг бас яаж унших талаар би бас зөвлөгөө одоо өгөх гэж байна. Нэгдүгээрт яагаад бид нар хэцүү зүйлийг унших нь буруу вэ гэдгийг ерөнхийдөө одоо ойлгочлаа тийм ээ. Урам хугарах нь байна. Юу ч ойлгохгүй байхлаар те бүр толгой эргэчихлээр бид нар жаргаж сурахын оронд зовж сураад эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр англи хэл сурах гэдэг процессыг бид нар жаргалтай биш зовлонтой холбох тусам ахиж эргэж ирж сурах магадлал маань багаснаа гэсэн үг. Тэгэхээр бид нар жаргаж сурахтай холбох тусам эргэж ирээд дахиж жаргахыг хүснэ тийм ээ. Тэгэхээр гол нь зуршил суух гэдэг маань өөрөө яг юу юм бэ гэвэл би өмнө мэдээж зуршлын талаар зөндөө видео хийсэн ч гэсэн яг товчлоод тайлбарлах юм бол зуршил юунаас болж суудаг вэ гэвэл шагналаас л болж суудаг. Тэгэл ойлгочих хэрэгтэй. Шагнал байхгүй бол зуршил байхгүй гэсэн үг. Шагнал байхгүй бол биднэрт дадал суухгүй гэсэн үг. Одоо миний тэр донтолтын тухай видеон дээр мэдээж гарсан тийм ээ. Донтолт гэдэг маань өөрөө альва зүйлд жишээ нь зовлонгоос ангижрахын тулд сэтгэлийн зовоороос ангижрахын тулд тэр донтож байгаа зүйлийг ашиглаж мэтэр ашиглаж тэр зовлонгоос ангижрахад хэрэг болж байна тийм ээ. Яг тэрнтэй адилхан тэр чинь шагнал болж байна гэсэн үг шүү дээ. Одоо жишээ нь тамхи татдаг хүн тамхинд яагаад донтдог вэ гэхээр тэр тамхинаас никотин аваад ч байт юм уу те. Эсвэл тамхи татж байхдаа хүмүүстэй буу халдаг ч байт юм уу те. Стрессээ тайлдаг ч байт юм уу. Эсвэл завгүй ажилтдаг хүн бол тамхины завсарлага дээр завсарлага нь өөрөө шагнал байдаг ч юм уу те. Гэх мэт маш олон жижигхэн шагналууд байгаа учраас тэр хүн тамхиг татж байгаа. Яг тэрнтэй адилхан англи хэлэнд донтъё гэж бод. Яаж бид нар донтох вэ гэвэл шагналуудыгаа ихсгэж бид нар донтно тийм ээ. Шагнал нь байхгүй байх юм бол бид нар мэдээж донтохгүй. Тэхийн тулд comprehensible input-ээ хийх нь зөвөө гэдэг байгаа юм. Comprehensible input гэдэг нь бид нар уншаад ойлгож байгаа учраас кайф авна гэсэн. Гэд өөртөө урамшна гэсэн. Тэр хэмжээгээрээ бид нар дахин уншихыг хүснэ гэсэн. Тэгээ бас өөрт сонирхолтой зүйлээ унших нь бас чухал. Одоо жишээ нь та политикт сонирхолгүй бол англи хэл дээр би танд политикийн текст хүчээр уншуулдаг юм бол таны тэр урамших чинь багасаад англи хэлийг зовлонтой холбоно гэсэн. Харин та магадгүй үлгэр унших дуртай ч байт юм уу тийм. Story унших дуртай болвол англи хэл дээр үлгэр story унших юм бол та тэрийг улам илүү сонирхоод за одоо юу болох юм бол одоо яах гэж байгаа юм бол гэд ингээд сониуч зан хөдөлж тэгээд тэндээсээ тэр story-го уншиж кайф авч таашаал авч шагналаа аваад урамшна гэсэн. Тэгэхээр энэ хэмжээгээр бид нар улам илүү тууштай англи хэлийг сурна гэсэн. Тэгэхээр би саяхан англи хэл сурах газрын зураг гэдэг нэгэн зургийг бас share хийсэн тийм ээ. За энэ зураг ерөнхийдөө маш чухал. Энэ зурагны тэр 1000 цагийг зарцуулах гэдэг байгаа. Мэргэжлийн түвшинд хүрэхин тулд бид нар 1000 цагийг 1000-аас дээш цагийг төвлөрч зарцуулах. Гол үг нь төвлөрч зарцуулах шүү. Дими зарцуулах биш тийм ээ. Бид нар 1000-аас дээш цагийг төвлөрч зарцуулахын тулд мэдээж урамшиж ийж, шагнагдж ийж тэр төвшөнд хүрнэ. Тэгэхгүй 1000-аас дээш цаг зовно гэх юм бол баргийн хүн тэгэхгүй бах тийм. Масокистик, садистик л хүн биш бол 1000-аас дээш цаг зовно гэж юу аах вэ?
Одоо жишээ нь оргил гэдэг хүн англи хэл дээр 20-30 мянгаас их цагийг зарцуулсан байгаа. Яаж тэгсэн бэ гэвэл англи хэлээр тэр зүйлийг ингээд одоо чинь ном зөндөө олон 200 хэдэн номыг би англи хэл дээр уншсан байна. Монгол хэл дээр зөөхөн хэдэн номыг уншиж байсан байна. Тэгэхээр би тэр номыг уншихдаа англи хэл суръя гэж биш. Тэр ном доторх байгаа мэдээллийг өөртөө хүлээж авахын тулд би англи хэл дээр ном уншсан байна. Тэгээд миний үгийн баялаг тэрний одоо үр дүнд маш их болсон. Англи хэл дээр би 100-аас олон мянган үгийг ч мэддэг байж магадгүй. Яг гэвэл бас монгол хэлэнд үг гэж тооцогддог жижигхэн зүйлсийг бас англи хэлэнд үг гэж тооцдог учраас тийм байж магадгүй. Энд үр дүнд хүрэхийн тулд би урамшиж цагаа зарцуулсан байна. Төвлөрч урамшиж цагаа зарцуулсан байна, тийм ээ. Тэгэхээр одоо чинь бид нэр энэ анхан шатны магадгүй та нийт 50-аас 200 цаг зарцуулсан А1 дээр явж илаа гэж бодъё, тийм ээ. Таны нийт мэддэг бодохгүйгээр шууд хэлж чаддаг 250 хүүхтэй, хараад таньдаг 500 хүүхтэй байлаа гэж бодоход та анхан шатны А1 төвшөнд явж байна гэсэн үг. Одоо жишээ нэг ийм асуулт хүмүүс тавьсан л да. Одоогийн төвшин би А2 гэж байгаа. 6 сарын дотор IELTS-ийн 7 оноо авах боломжтой болвол яаж суралцвал энэ оноонд энэ төвшнээс хүрэх вэ гэсэн асуулт нэг хүнээс жишээ нь орж ирсэн. Тэгэхээр энийг бүгдээр шууд стратегийн хувьд ямар төлөвлөгөө гаргах вэ гэж шууд харъя. IELTS-ийн 7 гэдэг маань C1 төвшин байна тийм үү? Агсан шатны төвшин байна. Нийт энэ төвшөнд хүрэхийн тулд ойролцоогоор дор хаяж 700 цагийг төвлөрч зарцуулах шаардлагатай байна гэсэн үг тийм үү? Тэгэхээр яг одоо тэр хүн А2 төвшөнд байна гэдэг чинь нийт 2-оос 300 цагийг зарцуулчихсан хүн гэсэн үг. Өөрөөр хэлбэл IELTS дээр 3.5 оноо авдаг байна гэсэн үг. Нийт тухайн хүний мэддэг үгийн сангийн тоо ойролцоогоор 500-аас 1000 гэсэн үг. Тэгэхээр энэ мэдээж бүгдээр ойролцоогоор тоо тийм ээ. Тэгэхээр за 300 цаг аль хэдийн зарцуулчихсан байна гэж бодъё. Тэгэхээр C1 төвшин рүү буюу IELTS-ийн 7 оноо авах төвшин рүү орохын тулд 700 цаг. Тэгэхээр энэ хоёрын хооронд 400 цагийн ялгаа байна тийм ээ. 400 цагийг англи хэлдээ зарцуулах хэрэгтэй гэдэг энгийн хариулт. Энэ бол маш тодорхой бөгөөд энгийн хариулт. Гэхдээ бид яаж энэ 400 цагийг зарцуулах вэ гэдэг нь түрүүний хэлээд байгаа урамшиж сурах, жаргаж сурах гэдэг байгаа нь тэр. Тэхийн тулд яах ёстой вэ гэвэл comprehensible input-тэй ихсэх ёстой гэсэн үг. Тэгээд дараа нь мэдээж comprehensible input дээрээ бид нэр одоо дуудлагын дасгалууд өөр бас яриагаа хөгжүүлэх дасгалууд гэх мэт зүйл дээр ажиллана. Гэхдээ энэ comprehensible input гэд байгаа, энэ input гэд байгаа гол шалтгаан нь түрүүний хэлсэн шиг модоо ургуулахдаа бид нар доошоогоо үндсэн сайн бэхжээгүй, зан одоо суурь нь тавигдаагүй байгаа бол жимс нь урахгүй, навч нь урахгүй, мөчр нь урахгүй тийм ээ. Тэр C1 төвшний тэр жимсэнд хүрэх гэдэг шүү дээ бид нар. Ногоон зоон руу орох гэдэг тийм саяны тэр хүснэгтийн. Тэр ногоон зоонд орохын тулд бид нар цаг хугацаа шаардлагатай. Тэгэхээр би сая хэд хоногийн өмнө хийсэн яаж хүссэндээ хүрэх вэ гэдэг лайвн дээр би ярьсан тийм ээ. Бид нар хөдөлмөрч байдлыг хөгжүүлэх ёстой. Төвлөрлийн болон хөдөлмөрч байдлын бид нар хомсдолд орчихсон байгаа цаг үе гэдэг. Энэ нь илүү чухал болчихж байна тийм ээ. Яг нарийн арга тактик ашиглаж англи хэлний яг энэ үгийг сурах гэхээсээ илүү чинь би дөрөв жишээ өгсөн тийм ээ. Octolern дээр блог пост байгаа. Сурах арга замууд зөндөө байна. Сургалтууд зөндөө байна. Унших номнууд зөндөө байна. Гэхдээ гол нь шантрахгүйгээр урамшиж тэр 400 цагийг те түрүүний тэр 300 цагийг зарцуулсан байгаа хүн IELTS-ийн 7 оноо авахын тулд дахиад 400 цагийг зарцуулах шаардлагатай. Энийг бид нэр товчлох боломжгүй. Үр дүнтэй сурах гэж зүйл байгаа. Үр дүнгүй сурах гэж зүйл байгаа. Гэхдээ үр дүнтэй сурлаа гэд бид нэр энийг товчлно гэж байхгүй. Яагаад гэвэл бид нар хүүхдийг бид нар 18 нас хүржиж хүүхэд бүтэн бойжод ч юм уу те насанд хүрдэг гэж тооцдог бол ойролцоогоор бид нар 3 жилийн дотор энэ одоо хүүхдийг насанд хүргэнэ гэж байхгүй. Тэр хүүхдийн эд эрхтэн тарих яс оюун ухаан мэдлэг боловсрол бүх зүйл 10 хэдэн жил дор хаяж болж иж бүтэн бойж. Энийг бид нэр хурдлуулад 1 сарын дотор ч юм уу те хийх боломжгүй. Гэхдээ бүгдээр тоо бодож үзье. За саяныхаа хүснэгтийг дахиж онгойлгоод бүгдээр тоо бодож үзье. 400 цагийг зарцуулах хэрэгтэй байгаа тийм ээ. Тэхийн тулд энэ төвшөнд 6 сарын дотор гэж асуусан байсан те тэр хүн. Одоо би А2 төвшөнд байгаа. 6 сарын дотор IELTS-ийн 7 оноо авах боломжтой юу гэдэг асуулт байгаа. Тэгэхээр 6 сарын хугацаанд бид нэр 400 цагийг зарцуулах юм бол 6 сар гэдэг чинь 6-г үржих нь 30 180 хоног тийм ээ. 400-г 180 хуваая. Өдөрт хэдэн цаг зарцуулах хэрэгтэй гэсэн үг. 400-г хуваах нь 180. 2 цаг 2 тийм ээ. Ойролцоогоор өдөрт 2 цаг 15 минут. 2 цаг 13 минут ч юм уу тийм. 2 цаг 15 минут өдөр болгон зарцуулах юм бол боломжтой юм байна тийм ээ. Тэгэхээр боломжгүй бол биш, боломжтой юм байна. Харин яг тууштай өдөр болгон тэр 2 цаг 15 минутыг яг англи хэлд үр дүнтэйгээр зарцуулж чадах уу гэдэг нь гол асуудал байгаа юм. Тэгэхээр тийм учраас одоо миний энэ яриад байгаа урамшиж сурах, жаргаж сурах гэдэг байгаа нь чухал. Бид нэр урамшилт, жаргалт гэж энэ кайф байхгүй бол нэг өдөрч 2 цаг англи хэлэнд бол зарцуулж чадахгүй байна. Гэхдээ жишээ нь саяны тэр Thinking Out Loud гэдэг Ed Sheeran-ийн дууг дагаж дуулангаа жаргаж сурах байж болно. Одоо энэ
400 цагийн чинь нэг өдөрт 2 цагийн турш тасралтгүй тэр дууг дахин дуулаад ойлгохгүй хэсгээ хальт шалгаж утгыг нь харчаад тэгээд бүр амны уншлаг болтол дуулж болно гэсэн үг. Тэгэхээр энэ бол нэг жишээ. За маргааш нь дахиж орж ирээд тэр миний хийсэн Joji-гийн Glimpse of You гэдэг дуу байгаа. Тэрийг бас дахин дуулаад мэдхгүй үгнүүдийгээ шалгаад ингээд явах байж болно гэх мэт. Энийг тооцоолж би өөрөө одоо жишээ нь маш олон 100 цаг, маш олон мянган цагийг энэ хэл сурах гэдэг зүйлд зарцуулсан хүний хувьд бас энэ судалгаануудыг хийсэн хүний хувьд Octo-Learn-ийн сургалтуудыг яг ийм арга барилаар энэ үгнүүдийг хүчээр чэйжил гэж биш, тийм ээ. Хэрэглүүлээд, таныг англиар сэтгүүлээд тэгээд энэ асуудлуудыг яг баг өөрийн мэдлгүүгээр шийдэх тийм гаргалгааг гаргаж ирж одоо энэ сургалтуудаа жишээ нь би хийсэн байна. Тэгэхээр танхимын сургалтыг би яагаад суух шаардлагагүй вэ гэдэг байгаа. За танхимын сургалтанд нэгдүгürt Монгол улсад тийм ээ Улаанбаатар хотод ямар төгжрээ байгаа байлаа тийм ээ. Энэ төгжрийн дунд та тэр танхимд очих гэсээр байтал хэдэн цагийг зарцуулах вэ? Тэрнээс илүү тэр танхимаасаа илүү машин дотор явж байхдаа одоо чинь Octo-Learn-ийн сургалтыг давхар авсан болвол танхимдаа суусан ч гэсэн тэр машин дотор төгжирж явах хугацаанд хичээлээ сонсоод давтах боломжтой ч гэдэм үү тийм. Дуугаа сонсдог юм уу тэр өгүүлбэрүүдийг comprehensible input-ийнхаа өгүүлбэрүүдийг сонсох. Эсвэл хичээлийнхаа яг тэр видеонуудыг давтаж сонсох гэх мэт. Энэ цагийг тэр 700 цагт хүрэх гээд байгаа энэ цагийгаа л ихсгэн гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ цагийгаа ихсэхдээ дундуур нь бид нар аль болох их хэмжээний нойр авах хэрэгтэй тийм ээ. Тэгжиж шөнө унтж явахдаа бидний урт хугацааны ой санамжинд нөгөө тэр шинэ мэдээлэл чинь суuna. Хэрвээ та Inside Out гэж киног үзээгүй бол би тад зөвлөе. Ерөнхийдөө хүний сэтгэл зүй болон ой санамж гэх мэт зүйл яаж ажилтгийг тэр киноноос нэлээд их хэмжээгээр сурах боломжтой. Сая 2 нь гарсан тийм ээ. Тэгэхээр энэ кино, энэ Disney-гийн Google-ийн кино л доо. Энэ киног бид нар үзэх юм бол цаана байгаа энэ бөмбөлөгнүүд, энэ олон жижигхэн бөмбөлөгнүүд бүгд ой санамжууд. Тэгэхээр хүний тархинд хэдэн сая ой санамжууд байгаа. Гэхдээ яг энэ кинон дээр гардаг шиг чухал ой санамжууд гээд наашаага ил тавьдаг. Шүн унтж яхад нь одоо энэ Riley гээд энэ охиныг унтжах үед нь энэ ой санамжууд нь хуваарлагддаг. Гэхдээ яг энэ кино нь болохоор бас сонирхолтой. Магадгүй та энэ киног англи хэл дээр үзээд бас тарихаа яаж ой санамжийг хадгалтыг бас суралцах боломжтой байна. Яг энэ кинон дээр гардаг шиг core memory гэж бас байгаа тийм ээ. Маш их сэтгэл хөдлөлтөөр ямар нэгэн үйл явдал болох юм бол одоо жишээ нь аав ээж нь Riley анх гэрээсээ нүүхэд те өөр хот руу нүүхэд тэр бол core memory болж исэн тийм ээ. Бидний амьдралд ч гэсэн хүүхэд байхад ч гэдэм одоо ч юм уу ингээд маш том үйл явдал болох юм бол тэр нь сэтгэл хөдлөлийг маш их хүргэдэг тийм үйл явдал болох юм бол энэ core memory руу ордог. Яг тэрнтэй адилхан бид нар магадгүй ямар нэгэн номыг уншихад тэр номны түүхэнд магадгүй танд маш өндөр сэтгэлдлийг үлдээх юм бол таны тэр core memory руу орно гэсэн. Яг тэгэхээр энэ хуваарлалтуудыг явуулахын тулд бид нар англи хэлийг аль болох тэр core memory руу оруулах, тэр үгнүүдийг аль болох олон дахин давтаж ашиглах тэр хэмжээнд бид нар давтах хэрэгтэй байна. Дараагийн зөвлөгөө маань хит өндөр түвшний зүйлийг яаж сонсох вэ гэдэг. Бүр сонсож болохгүй бол биш. Гэхдээ сонсох эсвэл унших гэдэг тал дээр хит өндөр түвшний сонсож болно. Гэхдээ яаж сонсох вэ? Жишээ нь одоо манай Octo-Learn-ийн нэг сурагч байгаа. Цэцэг дэлгэр үзчихвэл сайн уу? Энэ асуултыг тавьж байсан. BBC-гийн бяцхан 6 минутын мэдээг сонсдог гэсэн. Тэгэхээр тэр мэдээ нь маш өндөр түвшний англи хэл ашиглаж ярьдаг учраас ойлгоход нэлээд хэцүү байсан учраас энэ асуултыг надаас тавьсан байгаа манай сурагч. Энд би миний өгсөн зөвлөгөө бол энэ. Төгс ойлгох зорилготойгоор сонсох юм бол та фейлдэнэ. Тэгэхээр фейлд хэрэг яах вэ? Урам хугарна. Урам хугарахаар яах вэ? Англи хэл зовж сурдаг зүйл рүүгээ ортно гэсэн үг. Харин тэрний оронд зорилгоо өөрөөр тодорхойлж сонсч болно гэсэн үг. Одоо чинь тэр 6 минутын BBC-гийн одоо мэдээг сонсохдоо зөвхөн аялгаугийн шингээж авахын тулд сонсч болно гэсэн үг. Жишээ нэг жишээ. Одоо англи хэл дээр за одоо чинь би нэг англиар нэг хэдэн өгүүлбэр хэлье те. Okay, right now let's try to come up with a couple of sentences in English. За саяны өгүүлбэр байна тийм ээ. Let's come up with a couple of sentences in English. Саяны энэ өгүүлбэрийг та ойлгосон ч гэж магадгүй, ойлгоогүй ч гэж магадгүй. За ойлгоогүй гэж бүгдээрээ assume хийх юм бол бүгдээрээ зүгээр nuance буюу тэр tone буюу хэлний аялгуун дээр нэг ажиллая. Let's come up with a couple of sentences in English. Гэдэг би аялгуугаар саяны өгүүлбэрийг хэллээ тийм ээ. Магадгүй удаашруулж хэлье. Let's come up with a couple of sentences in English. За энийг би үгнүүдийг нь ашиглахгүйгээр яг адилхан төстэй аялгуугаар дахиад хэлэх юм бол гэх мэт тийм ээ. Тэгэхээр энэ аялгау нь яаж сонсогдож байна гэдгийг бид нөр өөртөө шингээж авахын тулд яг үгийг нь дагаж хэлэхгүй мөртлөө аялгауг нь давтаж хэлхийг хичээж бас оролдож болно. Бас нэг өөр зорилготойгоор бас сонсож болно. Таны сонсох зорилго чинь ямар байхаас тэр таны урамших үгүй бас болон сурах үгүй ч хамаарх гэдэг. Тэгэхээр бас нэг өөр зорилго нь үг бүрийг нь салгаж сонсохыг хичээх. Одоо жишээ нь та үг бүрийг нь ойлгохгүй мөртлөө
ядаж за энэ нэг ийм үг хэлчих шиг боллоо. Магадгүй би энэ үгийг спел хийгээд тийм ээ үсэглээд бичиж чадах байж магадгүй гэд салгаж сонс. Ямар үгнүүд энэ өгүүлбэрт ядаж орчод. Би утгыг мэдэхгүй ч гэсэн ийм үг хэлчих шиг боллоо гэж сонсно гэсэн. Тэгэхээр энэ жих онгойлгох тасгалууд гэсэн. За жишээ нь саяны өгүүлбэр. Let's come up with a couple of sentences in English. Тийм ээ. Та үг бүрийг нь салгаж сонссноо. За let's come up with a couple of sentences in English. За ингээд задлаа сонсчлаа. За энэ яг юу гэсэн үг юм тийм ээ. Тэгэхээр come up гэж юу гэсэн үг юм. За шууд магчилж орчуулах юм бол дээш ирэх, come up, дээш ирэх. Энэ ямар сонир утгатай үг вэ? Монгол хэлэнд бол сонир утгатай магчилж орчуулах юм бол come up with гэхлээрэ come up with гэд гурван үг гарч ирэхлээрэ phrasal verb гэж хилц үйл үг болно гэсэн үг. Олон үгнээс бүтсэн үйл үг. Гурван үг нийлээд нэг үйл үгийг бүтээж гэнэ гэсэн үг. Тэр нь ямар утгатай come up with гэж ямар утгатай үйл үг вэ гэвэл шин зүйлийг санаанаасаа гаргаж ирэх гэсэн утгатай үйл үг. Тэгэхээр let's come up with гэхээр нэг шин зүйлийг гаргаж ирцгээе. Тэгээ араас нь couple of sentences гэхээр couple of гэж үгж байгаа юм. Couple гэдэг чинь хос эсвэл хэсэг. Тэгэхээр couple of sentences гэхээр хэсэг бүлэг өгүүлбэрнүүд. Хэдэн өгүүлбэр. Окей. Тэгэхээр let's come up with a couple of sentences гэвэл хэдэн өгүүлбэрийг англиар бүгдээрээ сэтгэж гаргаж ирцгээе гэдэг өгүүлбэрийг би сая хэлсэн байна тийм ээ. Тэгэхээр энийг ингэж заавал ойлгохгүйгээр эхлээд ядаж come up with гэд салгаад сонсчихно гэдэг чинь одоо эхний зорилго гэсэн үг. Эсвэл тэр хэлний аялгаугийн сонсох. Одоо жишээ нь би өмнө та бүхэн зөндөө өөр аялгаар одоо чинь видео хийж үзүүлжсэн тийм ээ. For example, let's try to speak with a Southern American accent. Тэгэхээр саяны өгүүлбэрийг би одоо cowboy-ing Өмнөд Америкийн одоо Техас можийн ч юм уу аялгаар хэллээ тийм ээ. Тэрний нюанс аялгуу нь ямар сонсогч байна. Яг одоо би үг хэлэхгүй байж гэсэн англи аялгаар энэ Texas аялгаар би монголоор ярьж байна. Тэгэхээр энэ аялгуу нь өөрөө монгол хэлний аялгуунаас өөр. За английн одоо posh гэж ярьдаг одоо өндөр зиндааны хатан хааны аялганаас шал өөр аялгуу явагдаж байна тийм ээ. Тэгэхээр энэ аялгууг бид нар үгийг хэлэхгүйгээр татж авч болох боломжтой гэсэн үг. Ингийн тулд бид нар аялгуун дээр нь төвлөрөх гэдэг дасгал байна. Эсвэл үгийг нь салгаж сонсох гэдэг дасгал байна. Тэгэхээр юу хийхээ бид нар юуны төлөө сонсож байгаагаа зорилгоо тодорхой тавьчих юм бол бид нар comprehensible биш ч байсан гэсэн өндөр түвшний англи хэлтэй өгүүлбэрүүдийг ч гэсэн сонсох боломжтой гэсэн үг. Үр дүнтэйгэр. Харин гол нь бид нар би бүгдийг төгс ойлгох ёстой гэдэг зорилгоор сонсох юм бол үргэлж урам хугарна. Ялангуяа илүү өндөр түвшний юм сонсох тусам улам урам хугарна. Тэгээд ахиж сонсомооргүй санагдана. Тэрний оронд би жишээ нь яадаг вэ? За жишээ болгоод би герман хэлний би өөрөө нөгөө нэг англи хэл мэдээж ойлгочих учраас герман хэлний Easy German гэдэг би жишээ нь видеонуудыг үздэг. Easy Germany за шинэ Back to School гэдэг шинэ. За одоо миний герман хэл бол дундаж төвшний герман хэл. Одоо түрүүний дээр C1 төвшний 7-800 цаг зарцуулсан мастер одоо төвшний биш. Ойролцоогоор нэг B1 төвшний герман хэл гэсэн. Тэгэхээр B1 төвшний герман хэлтэй одоо өөрөөр хэлбэл дундаж 3-400 цаг зарцуулсан герман хэлтэй хүний хувьд би энэ бичлэгийг яаж сонсох вэ гэвэл эхлээд зүгээр сонсч болно. Тэгээ үгнүүдийг салгаж сонсох гэж хичээж болно. Nach 50 Jahren гэх мэт. Үгнийг салгаа сонсчлаа. Nach 50 Jahren. Тэгэхээр 50 жилийн дараа гэдэг үг байна. Гэх мэт. Эсвэл дагаж дөөрэж хэлэх гэж би алдсан чамаагүй дагаж дөөрэж хэлэх гэж үзье. За тэхийн тулд магадгүй би энэ бичлэгээ удаашруулчих. Би сая LED 1.5-ын хурд дээр тавьсан байсан юм байна. За нэг хурд дээр ядаж тавьж үзье. Тэгээд би дагаж хэлэх гэж үзье. Nach 50 Jahren. Michael und Amerik haben uns eingeladen in ihre Schule. Гэх мэт. Ингээд дагаж хэлж гинэ гэсэн. Ингэж ийм зоригтойгоор дасгал болгож сонсож болно гэсэн.
зүгээр ойлгохын тулд биш. Нэг сонсохдоо дагаж дуудаж сонсох. Нэг сонсохдоо үгийг нь салгаж сонсохын тулд сонсох. Нэг сонсохдоо доор хадмалтай зэрэг уншингаа сонсох ч гэдэг юм уу. Гэх мэтэр ингэ зоригтойгоор сонсно гэдэг нь түрүүний миний хэлээд байгаа энэ төвлөрсөн цагийг зарцуулна гэдэг нь жишээ гэсэн үг. Дараагийн ярих зүйл маань ярианы чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ гэхээр ерөнхийдөө одоо энэ миний хэлээд байгаа энэ comprehensible input-ийг ихсгэх буюу тэр хэлнийхаа тэр модны тэр суур үндсийг нь сайн тавих тусам таны ярих одоо чадвар чинь баг багаар unlock хийгдэнэ гэсэн үг. Тэгээд нэмээд саяны энэ дагаж дуудах дасгал гэх мэт. Тэгээд саяны тэр хамгийн өргөн хэрэглэгддэг үйл өгнүүдийг давтах, холбоос үгнүүдийг давтах энэ мэдээж ярианд чинь хэрэг болно. Тэгээд аялга одоо зөв дуудах дасгал дээр бол миний зөвлөх хамгийн үр дүнтэй арга бол өөрийгөө бичих одоо рекорд хийх. Жишээ нь утасны чи одоо энэ voice memo энэ. За одоо жишээ нь за нэгэнд герман хэл гэсэн юм чи одоо би герман текст уншия. За би энэ чи герман текст German reading text гаргаж ирлээ. За энэ хэддүгээр төвшнийхийг мэдэхгүй гэхдээ унших гад үзье. Уншихдаа би яаж унших вэ гэвэл зүгээр ингээд толгой дотор ингээд уншаа суухгүй гэсэн үг. Чанга дуудаж уншин, чанга дуудахад зүгээр чанга дуудахгүй. Яг л дуудаж явах явцдаа, уншиж явах явцдаа бидний тарих өөр зүйл төр төвлөрж байгаа учраас тэр үсгнүүд дээр төвлөрж байгаа учраас яг өөрийнхөө дуудлагыг бас 100% төвлөрч анзаарч чадахгүй гэсэн. Дараа нь бид нэр эргээд сонсохдоо магадгүй чадах байх. За би ингээд бичлэгээ эхлээд Lebensmittel einkaufen. Oskar geht einkaufen in einen großen Supermarkt. Seine Einkaufsliste ist lang. Er kauft für das ganze Wochenende ein. За саяны өгүүлбэрийг би буцаага сонсъё. Бичлэгээ эхлээд Lebensmittel einkaufen. Oskar geht einkaufen in einen großen Supermarkt. Seine Einkaufsliste ist lang. Er kauft für das ganze Wochenende ein. За ингээд хэрвээ эндээс би алдаа сонсох юм бол те дуудлагын ч юм уу те сонин буруу дуудаж байгаа юм шиг хэсэг олж сонсох юм бол энийгээ би тэр магадгүй Google Translate онгойлгоод тэр үгээ бичээд дуудлагыг нь сонсдог ч юм уу те. Эсвэл одоо жишээ нь англи хэл дээр бол pronunciation гэж хайгаад за одоо жишээ нь одоо live үзэж байгаа хүмүүс маань дуудахад хэцүү байгаа үг коммент дээр бичих юм байна уу? Тэрийг бүгдээр дуудаж сурцгаая. За эсвэл би өөрөө гаргаад ирье. За англи хэлний хамгийн их дуудахад хэцүү үгнүүд. За жишээ нь accessory гэж үг байна. Тэгэхээр энэ accessory гэдэг үгийг би жишээ нь дуудаж чадахгүй байсан бол accessory гэж бичээд pronunciation гэдэг араас нь бичнэ гэсэн үг. Тэгэхээр энэ чи accessory. За энэ бол жишээ нь British pronunciation байна. За Америк дуудлагаар яаж дуудах юм? Google шууд бид нарт заагаад өгнө шүү дээ. Accessory. Тэгэхээр Америкаар accessory. Англиар accessory гэж дуудах нь гэх мэт. За дахиад нэг үг олъё. Энийг бол харахад hyperbole гэж байгаа юм шиг үг ууз. Тэр энийг hyperbole гэж уншдаг баха. Миний мэдхийн. За дахиад шалгацгаая. Эсвэл hyperbole гэж зарим хүмүүс дууддаг. Зарим хүмүүс hyperbole. За энэ англи дуудлага нь байлаа. Англиар, Америкаар hyperbole. Тэгэхээр гэдгийг нь илүү дуудаж байгаа юм тийм ээ. Hyperbole. Англиар hyperbole гэх мэт. Ингэж бид нар дуудлагаа бас шалгаж болно тийм ээ. Өөрөө хоолоогоо бичээд тэгээд тэр бичсэн хоолоогоо бид нар буцаагаад сонсоод буруу дуудсан хэсэг байх юм бол тэр хэсгийгээ саяных шиг ингээд pronunciation гэж хайгаад англи эсвэл Америк хөлбраар нь сонсоод дагаж дуудаж болж байна тийм ээ. Гэх мэт. За одоо чинь entrepreneur гэж бичсэн байна, comfortable гэж бичсэн байна тийм ээ. Тэгэхээр энэ үгнүүдийг яг саяных шиг хайх нь шүү дээ. За жишээ нь entrepreneur гэдэг үг маань дахиад яг саяных шиг хайж үзье. Entrepreneur. За англи хэлээр entrepreneur гэж байна. За pronunciation гэдэг хай. Entrepreneur. За удаан гэдэг дээр нь тавьж дахиад сонсъё. Entrepreneur. За Америк дуудлагаар нь entrepreneur гэж дуудаж байна тийм ээ. Хурдан сонсъё. Entrepreneur. Тэгэхээр ийм ялгаатай байна те жишээ нь. Яагаад энийг одоо entrepreneur гэж бичдэг мөртлөө entrepreneur гэж уншихгүй entrepreneur гэдэг байгааг бол Франц гаралтай үг учраас Францаар
энэ entre гэдгийг entrepreneur гэж үг байна. Тийм учраас ингэж дуудаад байна. Тэгэхээр энэ англи хэл маань өөрөө маш олон хэлийг зээлж аваад, маш олон хэлнүүдээс ингээ үгнүүдийг ингээ зээлж аваад ерөнхийдөө дуудлагын хувьд жоохон сэглээд хайцсан хэл гэсэн үг. Зарим үгийг францаар дуудаад, зарим үгийг испанаар дуудаад, зарим үгийг германаар дуудаад, зарим үгийг арабаар хүртэл дуудах жишээ нь. Одоо чинь кофе гэдэг үг чинь араб үг тийм ээ. Алкохол гэдэг үг чинь араб үг, алкохол гэдэг. Гэхдээ ингээд яг нь монгол хэлэнд ч гэсэн бас ороод ирсэн үгнүүд байна л да. Гэхдээ энэ хаанаас гаралтай үг юм гэхлээр яг цэвэр англиас гаралтай үг биш учраас харахад нэг өөр мөртлөө дуудахад тис өөр дуудлагатай үгнүүд маш олон байна. Тэгэхээр дуудлага шалгах app гэсэн комент орж ирлээ. Энэ app биш шүү манайха, би дахиад үзүүлье. Энэ бол Google гэдэг app. Хараа google.com. Тэгээд энэ Google дээр зүгээр pronunciation гэдэг нь өөрөө дуудлага гэсэн утгатай үг учраас pronunciation гэдэг үгийг л тэр үгнийхээ араас бичнэ гэсэн үг. Google дээр. Энэ бол app биш. Google гэдэг app. За одоо өөр pronunciation гэдэг үгийг өөрөө pronunciation хайж үзье. Pronunciation of pronunciation. Boom. Гэх мэт ингээд Google-ээр хайгаад гаргаж ирнэ гэсэн үг. Энэ бол үнэгүй ресурс байна тийм ээ. Google Translate-ээр гаргаж болно. Эсвэл зүгээр яг Google дээр тэр үгээ бичээд араас нь pronunciation гэж бичээд гаргаж ирж болно гэсэн үг. Pronunciation гэдэг нь pronounce гэвэл дуудах гэсэн үг. Одоо яг аялгаар дуудах гэсэн үг. Pronunciation гэвэл дуудлага гэсэн үг. Тэгэхээр тэр үгээ бичээд араас нь дуудлага буюу pronunciation гэж бичээд гаргаж ирж байна гэсэн үг. Францаар œuf гэн өндөг тийм ээ. Гэх мэт. Тэ үгнүүд гэх мэт комент орж ирсэн байна. За, аялга дуудлагын хувьд бол би хувьдаа ингэж дасгал хийдэг байна. Текстийг сонсоод түрнийх шиг ингээд үгийг нь салгаж сонсох дасгал хийнэ. Тэгээд тэр текстийн нюанс одоо тэр tone аялгууг нь сонсох. Ямар аялгуугаар ярьж байна. Одоо жишээ нь би Франц аялгаар ярих юм бол Монгол хэлээр яасан ч гэсэн Франц аялгаар орж болно. Тийм ээ. It will be American хүн шиг монголоор бас ярьж чадна. Тийм. Тэгэхээр би яг одоо тантай монголоор ярьж байгаа мөртлөө өөр орны аялгауг даунлоод хийж оруулж ирээд байна гэсэн үг тийм. Тэгэхээр энэ аялгыг нь татаж авах. Тэгээд тэр үгнүүдийг нь салгаж сонсох. Тэгээд тэрнээсээ дагаад дуудаж хичээх, дуудах гэж хичээх. Тэгээд өөрийгөө утсан дээрээ voice memo болгож бичээд буцаагаад сонсох. Тэгээд төстэй байж чадахгүй байх юм бол саяны Google шиг pronunciation гэд нэг үг бүрчлэн хайж олж сонсч болно гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр энэ дасгалуудыг бид нар хийн гэсэн үг. Тэгэхээр бичгийн чадварыг хэрхэн үр дүнтэй болгох вэ гэнэ. Ерөнхийдөө бичих ярих хоёр чадвар маань output-ны чадвар тийм ээ. Бид нар өөрөөсөө гаргах чадвар. Output хоосон зүйлээс output гарахгүй тийм ээ. Өөрөөр хэлбэл надад шаланк байлаа гэж бод. Шаланкаар би усаа шүрших гэсэн чинь ус байхгүй бол би шүршиж чадахгүй тийм ээ. Эхлээд бид нар маш хэмжээний устай байх хэрэгтэй. Танк дүүрэн, галлон дүүрэн устай байх хэрэгтэй. Тэр усыг дүүрэхийн тулд бид нар inputтай оруулах хэрэгтэй. Тэхийн тулд түрүүний хэлсэн comprehensible input буюу ойлгох хэмжээний унших сонсох дасгалуудыг маш их хэмжээгээр маш олон цагаар төвлөрж зарцуулах хэрэгтэй. Тэгээд дараа нь усаа дүүргэж юм тийм ээ. Тэгээд дараа нь бид нар шаланк чинь магадгүй асаадаг коноп байхгүй ч болно. Гэхдээ at least дор хаяж бид нар ус байна гэсэн үг. Дараа нь тэр асаадаг зүйлийг асаах л амархан. Тэгэхээр биднээс ярих болон бичих чадвар маань хангалттай input орж ирсний дараа урсаж гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг төрний мод гэдэг шиг модны суур болон тэр үндсэн сайн суугаад дээр нэмээд мөчр ургах боломжтой, навч ургах боломжтой, жимс ургах боломжтой гэсэн үг. А бид нар жимс ургуулах гад яарад модоо услахын оронд тийм ээ нэг үр суулгачаад тэгээ баахан мөчр авчираа зоогоод иж болохгүй тийм ээ. Тэр мөчр нь өөрөө ургах хэвээр. Ингийн тул цаг хугацаа орно. Хэрэг цаг хугацаа орох вэ гэхээр дундуур нь маш хэмжээний нойр аваад тэгээ саяны хүснэгтийн дагуу 1000 цаг зарцуулж иж ийм төвшөнд төрн 500 цаг зарцуулж иж ийм төвшөнд төрн гэсэн хүснэгт байгаа тийм ээ. За appreciate гэж үг байна тийм ээ. Гэх мэт. За дараагийн
асуулт маань ерөнхийдөө бас нэг энэ асуулт байна. Филиппин рүү 12 сарын 15-нд 3 сар хэлний сургалтанд явах гэж байгаамаа. Ямар тактик барьж биеэд ажиллавал энэ хугацаанд хамгийн сайн боломжит хэмжээний төвшин ахиж чадах вэ? Эхний зорилго B2 төвшөнд хүрэх. Бодит тактик арга барил зөвлөж өгөөч. Ерөнхийдөө саяны миний зөвлөсөн арга тактикууд бүгд яг бодит тактикууд байна, тийм ээ. За англи хэл дээрээ ангидаа нэгт хэдийч англи хэл сурах цаг зав гарахгүй юм. Та ямар ап ашиглах заавар өгөх вэ? B2 C1 төвшөнтэй юм л даа гэнэ. За B2 C1 төвшөнд хүрчихсэн хүмүүст би өөр нэг зөвлөгөө өгнө. Тэр нь юу вэ гэвэл ном барьж аваад унших. Ерөнхийдөө B2 C1 төвшөнд хүрчихсэн бол ямар ч ном уншиж болно. Бүр амар философийн ч юм уу, политикийн ч юм уу, одоо эдийн засгийн эсвэл одоо санхүүгийн ч юм уу те номыг өндөр боловсралгүй бол монгол хэл дээр ч унших хэцүү. Мэдээж те. Тэгэхээр тэрнээсээ бас хамаарна. Гэхдээ багийн монгол хүн уншаад ойлгох хэмжээний тиймэрхүү номнууд бас англи хэл дээр бас одоо тийм төвшний боловсрал шаарддаг номнууд гэсэн үг. Тийм номнууд одоо ялангуяа уран зохиолын номнууд унших хэрэгтэй гэсэн үг. Хэр хэмжээгээр ном уншина, хэр хэмжээгээр инпутээ сонсч аавна, тэр хэмжээгээр англи хэлийг шингээж аавна гэсэн үг. Тэгээд яриагаа сайжруулмаар бол саяны миний хэлсэн дасгалуудыг хийж болно. Одоо жишээ нь өөрөө өөртөө яриа өрнүүлэх байж болно. За одоо юу гэдгийг жишээ нь би яг одоо ингээд бодож байгаад ингээд өнөөдөр хийсэн зүйл ч юм уу, маргааш хийх гэж байгаа төлөвлөгөө ч юм уу, түүнийгээ би одоо Франц хэл дээр ч юм уу, Герман хэл дээр ч юм уу, Итали хэл дээр гэх мэт ингээд сурж байгаа хэлүүд дээрээ дүрсэлж хэлхийг бас айгүйх оролддог хичээдэг. Тэгээд тэгж хэлэх гэж оролдоход минь одоо жишээ нь үгийн баялаг маань дутах байна, үе байна, дүрмийн алдаа гарах үе байна. Тэрийгээ би за одоо жишээ нь би яг одоо лайв хийж байна гэдэг үгийг би за англиар хэлэх гээд үзье гэж боддог юм те. I'm doing a live right now. За тэгээд маргааш би юу гэдгийг нэг юм бэлдэн гэж тийм те. Тэр үгнүүдийг ингээд англиар хэлэх гээд тэгээд би бэлдэн гэдэг үгийг магадгүй мэдэхгүй байлаа гэж бодоход бэлдэн гэж англиар яаж хэлдэг юм бол to prepare гэдэг одоо чинь хайгаад болдог юм те. To prepare. Ирээдүйн цаг дээр яаж хэлэх юм бол will prepare. Okay, I will prepare. За бэлдэж байх болно гэж хэлье гэдэг ч юм уу тийм. I will be preparing. Okay гэдэг. Энийг ингээд хайж олно гэсэн үг тийм ээ. Google дээр ч юм уу тийм. Google Translator гаргаад ирж болно тийм. Тэгэхээр өөрийнхөө ярих чадварыг бас тэгж хөгжүүлж болно. Тэгэхээр энэ миний саяны жишээ болгож харуулсан арга тактикуудаас ашиглаж болно гэсэн үг. За өөр дараагийн асуултууд бас зөндөө байна тийм ээ. Хүүхдээ яаж англи хэл сурах сонирхлыг нь өдөөх вэ гэж байна. Тэгэхээр хүүхдээс сурах сонирхлыг нь өдөөх боломжтой л да мэдээж. Гэхдээ энэ бол нэлээд нюанстай зүйл. Яг л хит хүчилчих юм бол нөгөө түрүүний хэлсэн шиг урамгүй болгоод нөгөө жаргаж сурах биш, зовж сурах руу түлхэж болохгүй гэсэн үг. Энэ жоохон аюултай. Тэгэхээр англи хэлэнд дургу болгож болохгүй гэсэн үг. Тэгэхээр яг түрүүний миний хэлсэн шиг л яг тэр comprehensible input буюу одоо англи хэл дээр хүүхэд чинь уншаад ойлгох хэмжээний амархан ном байдаг ч юм уу тийм. Тиймэрхүү яг хүүхдээ сайн ажиглаж анзаарч дуртай зүйлийг нь одоо эцэг их нь мэдчих хэвээр тийм. Тэрүүгээрээ ингээд яг тэр дуртай зүйлээр нь дагнуулах хэрэгтэй л дээ. Одоо чинь өөрийнхөө заавал энэ номыг унш гэж ном өгөх юм бол тэр хүүхэд дургу байж магадгүй. Өөрөө ном сонгуулдаг ч юм өөрөөр нь ном сонгуулдаг ч юм уу эсвэл өөрөөр нь видео үзүүлдэг ч юм өөрийнх нь дуртай одоо тоглоомыг нь тэ одоо тэрнтэй нь холбогддог ч юм уу гэх мэт яг өөрийнх нь аль хэдийн байгаа сонирхолтой л тэр зүйлийг холбоно гэсэн. Тэгээд бас нэг зүйл нь маш их төвчээр шаардна шүү. Би бас тэр хүүхдүүдийгээ загинж шахаж болохгүй гэд видео тавьж исэн тийм ээ. Яг тэрэн шиг яагаад тэгээд байгаа шалтгаан нь ерөнхийдөө энэ түрүүний хэлсэн л тайлбар байгаа байхгүй. Урмыг нь хугалах тэгээд тэр сурж байгаа тэр зүйлийг зовлонтой болон энэ ядаргаатай гэдэг мэдрэмжтэй холбохгүй байхыг л хичээх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр англи хэл сурах гэдэг зүйл маань бидний өөрт ч гэсэн хүүхдүүдэд маань ч гэсэн кайфтай, урамтай гэдэг тэр мэдрэмжтэй энэ англи хэл сурах гэдэг процесс маань холбогдох юм бол бид нэр хүссэн хүсээгүй өөрсдөө тэр шагналыг хөөгд тэр зуршил суухын тулд шагнал хэрэгтэй гэдэг байгаа шиг өөрсдөө сурна гэсэн үг. Харин нэг гэрийн даалгавар хийх ёстой нэг ядаргаатай зүйл
ойлгохгүй мөртлөө ингээд нухаад байдаг ингээд өөртөө ихтгэлгүй мэдрэмж авдаг тэр урамгүй тэр одоо юу гэдгийг зовлонтой зүйл гэдэг иймэрхүү эмоцуудыг бид нар ингээд энэ англи хэл сурах гэдэг зүйлтэй холбох тусам шантарна. Тэгээд урам хугарна. Тэгээд жилийн дараа 10 жилийн дараа гэхэд англи хэлийг сураагүй. Тэгээд тэрэндээ улам өөртөө ихтгэлгүй улам одоо дотроосоо тийм insecure одоо нэг комплекстэй тийм дутуугийн мэдрэмжтэй болно гэсэн үг. Энэ мэдрэмж маш олон хүмүүст байдаг юм байлаа. Одоо ялангуяа над руу ингээ холбогдож байгаа сурагч нарт маань ч байна. Эсвэл сурыг гэж асууж байгаа хүмүүс ч байна те түрүүний тэр асуултан дээр байсан шиг. Англи хэл маш олон жил үзэж байна. Тэгсэн мөртлөө сурсан ч юм шиг сураагүй ч юм шиг энэ байдалтай байна. Тэгээ энэ олон жил сурж байгаа гэдгийг ингээд бусдад хэлэх хэцүү ингээд ичмээр те одоо 10 жил сурж иж 10 жилээсээ л ингээд үзсэн тэгэл баахан курсанд явсан эсвэл те тэгээд ингээд үр дүн байхгүй байна гэдэг тийм асуудалтай хүмүүс маш их байгаад байгаа юм. Тэгэхээр энэ асуудлыг давахын тулд хамгийн ихнээсээ л тэр ярьсан тэр урам гэдэг зүйл энэ дээрээ ажиллах хэрэгтэй. Тэгээд тактикуудыг би бас сая зөндөө ярьлаа тийм ээ. Дахиад өшөөч ярих тактик надад бол мэдээж зөндөө байгаа. Тэндээсээ ч бас дахиад видеоч бас хийх бах. Тэгээд тэгж ажиллах хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө бас яг энэ бүхэнд зориулаад би өөрөө энэ Octolearn одоо энэ вебсайт байна тийм ээ. Энэ вебсайтер байгаа сургалтуудыг болон үнэгүй хичээлүүдийг би яг өөрөө энэ зүйлийг туулж өнгөрөөд өөрөө энэ яг миний давуу тал гэх юм бол тэгээ хэл сурах тэр би ингээд англи хэлийг яг унган бол сураагүй. Би 13 нас хүртэл ерөнхийдөө англиар нэг ярьж чаддаггүй байсан тий. Тэгээд өсвөр наснаас англи хэлийг яг англи оронд нь ирээд тэгээ англи 10 жилээ төгсөөд тэгээд англид их сургууль сураад төгсөөд англид компанид ажиллаад гэдэг ерөнхийдөө англи хэлийг тэгж сурсан. Бас дээрээс нь дан ганц англи хэл гэлтгүү одоо жишээ нь хэл сурах, шинээр сурах ямар хэцүү вэ гэдгийг маш олон өөр хэлүүдээр дахин шинээр мэдэрдэг хүний хувьд энэ зовлонгийг ойлгоод байгаа юм л да. Тэгээд арга тактикуудыгаа хуваалцаад байна тийм ээ. Одоо жишээ нь миний хувьд хятад хэл дээр, турк хэл дээр, япон хэл дээр гэх мэт ингээд энэ олон хэлүүд дээр анхан шатны ч юм уу, дунд шатны, доогуур дунд шатны гэх мэт энэ төвшнүүд дээр явж байгаа хүний хувьд яг энэ бүх бас процессуудыг ойлгоод байгаа. Тэгэхээр миний хувьд санаа зовхгүй нэг зүйл байдаг зүйл нь би бүх насаараа англи хэлийг болон энэ бусад хэлүүдийг хөгжүүлнэ, сурна, сайжруулна гэдэг тийм зорилготой учраас би ер нь шантардаггүй гэсэн үг. Мэдээж одоо тэр шантрах зүйлстэй байнга туулгарна. Гэхдээ заримдаа төр брейк аав. Одоо чинь түрүүний нэг ихний нэг асуулт байсан тийм ээ. Удаан завсарлага авбал хэрэг мартах вэ? Яах вэ гэсэн асуулт байна. Тэгэхээр тэр асуултыг бүгдээрээ хариулахын тулд энэ зургийг харцгаая. Тэгэхээр энэ А тгээс эхлээд C2 төвшин хүртэл бид нар энэ төвшингүүд байгаа тийм ээ. Тэгэхээр энэ төвшингүүдийн хідэн цаг орох шаардлагатайг энэ төрний хүснэгтэн дээр гарсан тийм ээ. Тэгэхээр одоо энэ байна. А тэг гэдэг нь 0-оос 50 цаг тийм ээ. За одоо C2 гэдэг нь 1000 цаг. За одоо жишээ нь B2 гэдэг нь 500-аас 700 цаг. Тэгэхээр А тэгээс энэ төвшин хүртэл бид нар ийм цагуудыг зарцуулж байна. Амралт хизээ авах боломжтой гэвэл бид нар мэдээж робот биш учраас бид нар өдөр болгон 4 цаг ингээд нүдэд авах боломжгүй. Бид нарт амьдрал байна, ажил төрөл байна, гэр бүл байна, стресс байна тийм ээ. Тархины энерги бас хязгааргүй биш хязгаартай. Бид нар тархийг ажилуулахын тулд хичнээн калори шатаадгийг өмнө зөндөө ярьсан тийм ээ. Тийм учраас энэ бол тасралтгүй тууштай ингээд байх тийм бас бодит реалистик бас хүлээлт бол биш. Тэгэхээр бид нар реалистик буюу бодит хүлээлт тавих хэрэгтэй гэсэн үг. Тэхийн тулд сезоноор дайрч болно гэсэн. Сезон гэдэг нь одоо seasonаар буюу улирлаар. Одоо чинь энэ миний англи хэлний дараагийн түвшин руугаа хүрэх улирал гэдэг дайрч болно гэсэн үг. Тэгээд одоо чинь та А1 дээр байгаа л энэ хүний алхам хийж байна те А2 руу орох. А2 руу орж иж би санаа амарч төр завсарлага авч болно гэдэг ч юм уу те. Тэгээд дараа нь B1 рүү ирэх зорилгоо дахиж тавиад
Тэгээд B1 рүү ороод төр завсарлага. За төр завсарлага гэдэг нь одоо чинь хэдэн сараар амрах ч гэдэм үү те байж болно. Нэг өдрийн завсарлага энэ төр бол биш. Би урт хугацааны завсарлагыг ярьж байгаа. Тэхийн тулд энэ төвшин дээр хүрэх тусам энэ milestone-ууд тоглоомноор бол чекпоинтууд гэж байгаа те. Энэ нэг чекпоинтын дээр хүрчих юм бол та урт хугацааны завсарлага авсан ч гэсэн эргээд ирэхэд ерөнхийдөө тэр чекпоинтын дээр хിവэрэ байна гэсэн үг. Тэгэхгүй нэг 2 хоног үзчихэд урт хугацааны завсарлага аваад 2 хоног үзчихэд урт хугацааны завсарлага авах юм бол мэдээж үр дүнд хүрэхгүй. Харин 2-3 сар тууштай нухчаад тэгээд урт хугацааны завсарлага авч бас болно. Тэгээд ерөнхийдөө бид нар эргэж ирэхдээ би бас зөндөө хэлэх те. Мартах нь зөвөө, мартах нь сайн зүйл. Мартна гэдэг нь түрүүний тэр Inside Out гэдэг кино шиг тэр ой санамжий чинь ил биш цааш нь далд хуваарлцсан байна гэсэн. Дахиж ирээд давтах юм бол арай ил болгоод наашлуулна гэсэн үг. Нойрон дунд чинь. Дахиад давтах юм бол дахиад наашлуулна гэсэн үг. Тэгэхээр мартна гэдэг нь асуудал биш. Нэгэнт нэг өмнө сурсан бол нөгөө тэр дэвтэх ажил чинь явж гинэ л гэсэн үг. Тийм учраас одоо жишээ нь би энэ олон хэлүүдийг энэ залуудаа эхлүүлэх гээд хичээгээд байгаагийн шалтгаануудын нэг. Дараа нь би эргээд одоо жишээ нь турк хэл дээр олон цаг зарцуулах гад хизээ нэг өдөр ирэх бах. Тэр үед маань тэр 2 жилийн өмнөөс эхэлж багаар жижигхэн өрнүүд тавьсан тэр өрнүүд маань хангалттай ургаагүй байсан ч гэсэн байж л намайг хүлээж л байна гэсэн үг. Яг одоо би ингээд санахгүй байгаа өгнүүд байж болно. Гэхдээ ирээдүйд ирээд дахиад автахад нөгөө үр маань дахиад услагдана гэсэн үг. Тийм учраас эртхэн эхэлж исэн дэр хамгийн том одоо даваа бол эхлэх. Бид нар эхлэхээс сүрдээд байдаг. Тэгэхээр эхлэх юм бол та 50%-ийг нь давч шина гэсэн. Дараа нь үргэлжлүүлэх болон моментум эрчийг авах гэдэг нь өөрөө илүү амархан болно гэсэн. Тэгэхээр бид нар гацалтаас гарах видеон дээр ярьжсэн тийм ээ. Эрчийг авах маш чухал. За өөр асуултууд орж ирж байх шиг байна. Зарчмыг нь ойлгомжтой хэллээ, баярлалаа. Маш хэрэгтэй гоё зөвлөгөөнүүдийг өгч байгаад баярлалаа мөнх заяа. Долгормаа гүзик. Өдрийн мэндэ би Англид амьдардаг 15-аас эхлэх хичээлд бүртгүүлэх гэсэн юм аа. Төлж болох уу? Болно. Картаар төлж болно. Заавал Монгол дансаар шилжүүлэх шаардлагагүй гэсэн. Шууд энтхийн картаар, Европын, Америкийн одоо хаанхын дэлхийн картаар шууд төлөөд хичээл авах боломжтой. Хүүхдтэйгээ хамт хэл сурвал гайгүй байх. Яг манай ээж гинэ. Франц хэл сурч буй хүнд Франц хэлний онцлогийн тухай нэмэлт зөвлөгөө юу хэлэх вэ? Франц хэлний сургалт бас Octollearn дээр байгаа. Тэгээ бас саяны тэр англи хэлний 20 үйл үг гэдэг шиг Франц хэлний бас үнэгүй тийм 20 үйл үгийг тайлбарлсан бас нийтлэл бас байгаа. Octollearn-аас ороод үзэж болно. Бас Франц дуунуудыг бас задлсан байгаа. Дүрм хэцүү байна яах вэ бро гэн. Тэгэхээр дүрмийн талаар сая бас ярьсан тийм ээ. Дүрм үзэх цаг ирнэ. Одоохондоо дүрм үзэх цаг биш. За одоо жишээ нь герман хэлний одоо тийм ялгалын дүрмүүд байна тийм ээ. Case systemуд монгол хэлний 8 тийм ялгал байхад орос хэлний 6 байна, герман хэлний 4 байна. Энэ тийм ялгалуудыг бол чэйжлэхэд маш хэцүү. Монгол хэлэнд жишээ нь бид нар одоо монгол хэлийг сурж байгаа хүмүүст би монгол хэл бас заадаг хүний хувьд гадаад хүмүүст монгол хэл заадаг хүний хувьд монгол хэлний тийм ялгалууд бол тэдний хувьд ойлгоход маш хэцүү. Хизээ нь алийг нь ашиглахаа мэддэггүй. Тийм учраас эхнээс нь дүрм заах бол буруу. Түрүү хэлсэн шиг эхлээд маш их хэмжээний comprehensible input буюу хамгийн амарханаас эхлээл input авах хэрэгтэй. Унших хэрэгтэй, сонсох хэрэгтэй гэсэн. Тэгээд дараа нь дасаад нөгөө өгүүлбэрүүдтэй дасч эхэлсний дараа багаар дүрмнүүдийг оруулж ирж тайлбарч болно гэсэн үг. Одоохондоо дүрм тэр толгой эргэж ийн гэдэг нь нэгт өөрийнхөө төвшнөөс хит их өндөр төвшний дүрм үзсээд шантарч ийн гэсэн үг. Хоёрт хангалттай их comprehensible input буюу ойлгох төвшний унших сонсох дасгалуудыг хийгээгүй байна гэсэн үг. Орой минь өөрийг чинь байнга сонсдог ажлын амжилт хүсье. Баярлалаа бүрдэрсэн бүү. За англи хэл сурах тал дээр ерөнхий ярих юм аа бол ярьчлаа. Үзсэнд баярлалаа. Өшөө бас англи хэлний тухай бичлэгүүд орох бах. Бас бусад хэл сурах тухай бичлэгүүд орох бах. Тэгээд асуулт явуулсан хүмүүстээ баярлалаа, үзсэн хүмүүстээ баярлалаа. Дараагийн видео дээр уулзцгаая. Баяр та.